Өсвөл зүрэг нэгтгэхэд хамтаараа ам антхай болоод амар болоод хийн гэдэг. Тэ манай энэ Арабтын тогтолцоо гэж одоо их гайхамшигтай юм байж тээ. Бид нар их бага мэдхийн тэгээд жоохон ойлгохлоор улам л одоо илүү сайн ойлгомоор санагдах юм. Таны үед ер нь Арабт яаж ажиллаж байсан бэ? Хэлэх гээд л игээд л байгаа санаатай. За хоёулыг тэгээд ямар хов бодож, ямар үл хилцэж, ямар үчиг шагаагатах гээд эднэр хөтлөөд байгаа юм битээ. Энэ бүгдээс та бүгдийн ус суух ёс сахиуд болсныг энэ цагийн бид нар чадан ядан амжуулах гэж зүтгэж байгаа нэг ажил байна. Тэгээд ухаархна манай нутаг маань энэ дэлхийн цэнгэг цэвэр усных нь их ундраг их нутаг гол нутаг болдог. Тийм байна уу? Тэгж ойлгож байх юм. Тэгээд л одоо энийг мэдүүлээд юм хомыг одоо энэ цаг хийчих нь юу вэ гэдгийг тэрийг дахиулаад хийчих санаатай зүтгээд байна. Тийм орон зайд үрс та нар унсан байна уу? Тэгж таарлаа да. Ухаарахгүй сэхэрэхгүй их удаа явсан юм шиг байна энийг. Мэдээ үжигэрсэн юм болж байна. За одооний манай төр маань өөөдсөн шинжтэй. Энэ байтгааг ухаарахгүй олон зүйл дээр самуурчихсан. Гаднаас дөрлүүлчихсэн тэгэл ингээд. Гэхдээ дотор нь ганц нэг усууд бас ухаарах гэж хичээгээд хамтраад явах юм байна. Энэ ёсоо эргэж мэдэрч тогтоох юм байна. Дэлхий дахинд мэдүүлэх юм байна. Манай нутаг ямар учиртай нутаг гэдгээ мэдүүлэх юм байна. Өөрөөсөө чадхыгаа хийж ёс журам болгоод тогтоох юм байна гэдэг. Ингээ хамтраад явж байна. Одооний ерөнхийлөгч хөрөс өх гэдэг үнтэй хамтарч хууль гэж нэрлэдэг байгаа юм да. Дэлхийн усны хагалбар мөс нутгийн хамгаалтын тухай хуулийг батлуул өргөн бариулахаар да идэл ажиллаад ямар учир начиртай, ямар нэрн, ямар үндсэлтэй байлгах, баталгаатай байлгах, хууль үзэл баримтлал гэж нэг юм байдаг. Тэр нь ямар байх юм гээл ажиллаж байна да. Гайхуулаад байгаа ядруу. Гоо яах вэ хичээж байгаа юм аа гэж байгаа. Гол юм бол Өвгөд бид чамтай дими хоосон хов бодс юу гэж бодож ирсэн. Үр чичнэ өөрөө үүлээрээ далаалгаар байх шийдтэй хөөе. Гэхдээ жоохон хичээж байгаа юм аа энэ болчиход байна шүү дээ. За бостон ч ер нь тэгээд яах вэ? Зоргоороо зөнгөөрөө болдог гэж л бодож явах юм. Олон энэ юм дээр анхаараа явчихвал чадаатах бол дүүргэх бол олон юм дагаад эерэг болмоор санагдаад. Энэ манай нутаг танд ямар санагдаж таалагдж байна? Энэгээр хэр явж байв та? Урдом. Махан зовлохтой байхтай юу? Харин тэр үед явж байв уу? Явж л байсан ядрмнэ. За. Ямагтайч урсгал усан багассан ч гэлээ. Ундаалгын хэвэндэл байдаг. Их нь ширэгчхээгүүл байдаг. Урсшиг хохирлон үүтгэгдсэн ч гэлээ. Тусах ухаан нь сэргсэн л байдаг. Ашиг үү. Нэг 23 жилд бид нар нэг хэдэн нөхцөлж жоод хичээгээд энэ бүр байхгүй болохыг харж гамшиг зовлонд нэлээ өртөөд одоо нэг говийнхаа улаан уранд хүрээд энэ дагуу байгаа амьдрал нэг аюу тайвхан байдалтай байгаа. Энтэй саяхнаас л сүүлийн нэг 5-6 жилийн болж байна да. Нэг 7-8 жил болчихж байгаа юм шүү. Арай дотор байлж. 19 оноос эхлээд энэ аргын тоолол юм да одоо. 16 жилийн өмнөөс эхлээд гайгүй болсгийгээд.
Тэгэл явж байна. Бас л энэ яриад байгаа хуультай холбоотой. Үр чи ер нь өвгөд онгод гэдгийг юу гэж боддог юм? Өвгөд биднийг ер нь юу гэж санддаг юм? За биднийхээ мэдэхгүй чадахгүй шигийг гаргаад өгчих. Сануулаад өгчих. Ийм л дээдс байна даа л гэж боддог юм штэ. Дээдсүүд. Гэтэл өвгөн би чинь хөөр хийдэг. Мэдхээсээ мэдэхгүй нариухан. Чадхаасаа чадахгүй долоон аятай. Чадах хомсгон тааруул нэг барчих юмсан гэж сэтгэдэг. Чадахгүй бол мэдэхгүйгээ дутаачдаг. Тийм ёдор байгаад байдаг. Яайта. Үр чиний тусах үгний тагш нь яасан ч том юм битээ. Гэхдээ таны улаачийг мэдүүлэхэд яг тиймэрхүү юм билээ шүү. Тэгэхдээ бас ховлж байна ёдор чинь. хавсраад бас чамлахааргүй хөөрхөн зүтгэл байдیں۔ Тэгэл хамтраад л хийгээд байгаа юм шүү дээ бид нар чи ер нь сүүлийн одоо хэдэн жил болчихваа эн чинь. За би тэр нэг чойжонд байж исэн юм а тэр үед очиод чинь одоо 11 жил болцсон байх шүү. Таны улааштай хамтраад. Өвгөн энэ ёдруу чи бид хоёрыг өнөөн гараг тагшаан хоослоод л тухайн олоод л хорвоогийн ховыг хам чимээдэл чалж гээсэн. Гэтэл байдлаа бүр засаг хилцэх гээд байна хөөе. Хамаг юмны зангилаа энэ уюутсан төр дээр очихлаад байна л. Тэгэхээр чин засаг ярьж бай, засах зэгслэх алин болох алийн гүйцээчих гээд ингээд заавал тэр л очиад байгаа юм аа. Өөр нэг дуртай даанч биш. Уг нь болвол энэ нутагтаа 50 амгалан малчаа ахугаар ингээд амьдраад 50 баймаар байдаг. Таавараа тарвалзах гэхээр хэвтэр чинь хадчихад өндөлгөхгүй. Тухайн олоод дуранд чөмбөрөнд жиргчих гэхээр хэрэгцээ шаардлага нь ацаглаад л байна уу да. Харин амар байх янз бүр байна. Яг ихэвчлэн энэ цаг үеийн та ёдруудын үрс хигдэж өрөөл нэгэнд бодлын үчгийг нь тайлгж өгч үүлийн чигийг нь чиг рүү хөтлүүлж дийлж болохыг нь өрөөж барддаг уухайтангууд болохгүйг нь хоргилж дийлдэг зоригтонгуудыг төрүүлэх л үе шүү дээ өвгөөс. Яах ёдрууд нь тэгээд та ёдруудыг хилэлтгүй хүний замбад оршдог хүний сүнстэн болгон л өөрийн тууллаараа төрий барьж л түүндээ дулдуудаж ухаж дийлвэл учиг тайлж ухаж дийлэмгүй бол хохирч өнгөрөөд л байх шиг харагддаг. Үеийн үед л тийм байсан. Үр чиний хилээд байгаа үнэ. Энэ цагийн нартынхан төргээ чинь үнэндээ бол энэ цаг нарттай хамаарах ёстой иргэдтэй хариуцах ёстой орон зайдаа хаацайлах ёстой өвдөө өөцөөлөх ёстой удамдан эзэн гэдгээ мартаж ердөөл өөрийн хүчээр ангаан олж өөрийн зоригоор хөрөөлийг дагуулж өөрийн үйлдэлээр жишг болохын оронд хөрөөлийн угаац долоосон шавхруу горцсон гүлгийн заяанда ханчхаад байгаадаа л Нүрс чиний харвал уюутсан, өвгөд бидний харвал угаадсны гүлгүл байна да ёдруудаа. Гоочлоод хэлвэл тийм ээ. Гэтэл гоочлохгүй. Өчхийг нь хөөвөл яах вэ? Хүчтний дээр хүчтэн бүхний дээр хөх тэнгэр оршдгийн жишгээр чадлаа гэж арахын хэр дээр бүх хүний бүдүүн үсэнд бүдэрчгсэн марлаа гэж заяанда ханахын хэрээр
бяцхан огтны нүхэнд өнгөрчихсөн нийтээр нь хэлэж байна шүү. Хөх толботон гих Монгол гих угсаатны хувьд нь л хэлэж байгаа царайтай. Түүнээс хувь нэг хөндийн, хувь нэг өрхийн, хувь нэг гавлын үгсийг өчхийг хэлээд байгаа хэрэг бишээ. Гэтэл нэг юу гээд байлаа, өгөр улаач нэг баясаад байсан. Өнөө нэг шогч ёдрог хөвөн өөр нэг өндөр дээдийн угсаатай үрс та нараар өртөөлөгчөөр жичлүүлсэн тийм үү? Тэгэхэд жичлээд байгааг нь хараад л өгөр улаач их баясаад байсан. Хоёр шогчийн сууж байгаа гэдэл тэрэн шиг чи бид хоёр мөн л тэгж хэлүүлэх байх та ёдор минь. Яагаад түүнийг хэлэж байна вэ гэхээр энэ замб нарт гэдэг нь ердөө хөр дээрээ бол мэлмийн сохорчихсон. Үнцээрээ бол хөрстөөсөө хэмнэ алдуурчихсан. Тосох хэмээрээ бол оройн хүрдэн оюунаас өвчин битүүрчихсэн. Олон жатхан даруулчихсан. Ийм л цаг үе шүү дээ ёдор минь. Ацгалвал өөрсдийн үүрхээсээ зүхтвал өрөөл бурууг нээлтзах өөр нэг хүчтэнд өөр хари бодлоготонд өөрсдийн чадаагүй буруугаа тохож болохоор гэхдээ мэдээж үйлдэх алдтал нь манах амтан нь та нар өөрсдөө учраас энэ замбаараа л өрөөлийн идэж болсон дон баясаад үүндээ хамгийн гол нь ханаад ундаал хусны уушиглах агаарыг гიშгэлэх хөрстийнхэн хохирлыг өөртөө наахгүй, хувьдаа тооцохгүй, ердөө л мэндэлхэд минь байсан болохоор өгөхөд минь байх ёстой гэх мунхаг оюунаар бүрэн эзэн болох хамгийн гол өчгүүдэл бүр үл тоодог болсон бол энэ цагийн эмгэнэл юм да ёдор минь. Байна уу хүй? Байна. Сонсож байна. Одоо таныг сонсох нь илүү чухал баха. Үгүй шүү дээ. Үр чи өвгөд биднэр хамсаа хийж үр жил дүрээн тодотгох юм байна гэж бид ухаад байгаа шүү. Яа хоёрхондоо бол үчигэд байна гэж боддог. Чи шүү дээ. Дутуу юм чих байна зүгээр тэгээд. Яг дутуугийн аминдан дутуу гэдгийг сануулах гэж дүүрэн заяандан эзэн болох ёстой юм шүү гэж чичлэх гэж ядаад л нэг хий биетэн сүнснүүд нь үхтэл үр хармын жишгээр өгөр улаачд нэртэнгүүдийн ухааны сөвчийн нээх гэж унтсан эсийн сэргээх гэж дундалсан заяаг нь дүүргэх гэж дутуу буудсныг нь гүйцээх гэж хохироод байгааг нь боддоор хэмжүүлэх гэж хорогдоод байгаа огшлыг нь зориудаар бадраах гэж л хий сүнстэн хідэн өвгөд нь чичлүүлэн байж өрөөл чичлүүлэх бол яах вэ? Өөрсдийн улаач нь өөрийн удамд минь ийм онгод байтугай ойролцоо үед минь бодлын шидтэй оюуны цэгцтэй хүмүүн байгаагүй дутаахан л хамгийн төвөгтэй байдаг да ёдор минь. Түүнийг нэг давмж ядаж явтал нийтээрээ ийм болсныг харахаар ердөө хохирлын орон зай чинь хүмүүн болгонд хамаатай шүү гэдгийг түүнийг нь хамгийн эхлээр таниулахын тулд нийтийн хохирлыг нийт гэдэг нь нийгмийг хэлэж байна. Нийт гэдэг нь энэ орших орон зайгч нь хэлэж байна. Нийт гэдэг нь тэр байтугай зэрэгцээ ертөнцийг хүртэл хэлэж байна. Энэ нийтийн хохирол нь нэгж хүмүүнд нь тусахгүй байна гэд нэгж хүмүүн нь өөртөө хамаатуулахгүй байгаа болохоор л ингэж төрийг нь хүртэл уюудулж цусыг нь хүртэл булангартуулж
өмхөх идэж хэдрэх хувцаар нь хүртэл өрөөл нэгний харь бодолтноос хамаатан болгож байж л хоолоогоор давуулж байгаагаа хор гэдгээ таних байж хоногийн эдчнийхэн төлөө өрөөлийн дэвсгэр болж байна гэдгээ танихын цагт л тэр үед л бүрэн утгаараа бат итгэлээрээ дүүрэн зоргоор болохгүй гэдгийг засаж охирсон шархыг нөхөж явах эртэнгүүд зоригтонгууд бодолтонгууд үйлдэлтэнгүүд төрөн шүү дээ ятар минь. Тэр цаг нь магад энэ учраас тэр цагийг нь магад хийс үнснүүд үтэрлүүлсэн учраас тэр цагийг нь магад энэ өртөөлөгчийг агсааж яваад байгаа энэ өрсүүд нь хүртэл багхан боловч оч үсэрч сэрсэн учраас л чи бит хоёр ингээд сууж байгаа юм байлгүй дээ хэн мэдлээ. Тийм болж таарлаа. Ер нь бол ганцаардах гэдэг юм уу цөөлөх юм их байдаг байсан. Одоо сүүлийн үед харьцангуй ахицтай болж байгаа юм байлгүй. Нөхдийн шийдэл хүсэл зориг хамтрах нь хамаагүй шулуухан хурдан болоод байгаа. Энд их олзуурхаж байгаа. Ингээд зүтгэж байтал оршихуун үндэс усуух ёсыг тогтоох энэ ажлаа хийжээ байтал лавтгаад магадгүй өөөдсөн төрөө өндөлгөд ирэх боломж гараад ирж мэдэх гээд. Иймэрхүү бодолтой л зүтгэж байна. Энэ насандаа л дүүргч хийсэн л гэж бодох юм да. Чадах хэмжээгээр л хийх байх та. Харамсахгүйгээр за энийг амжуулсан шүүгээд нэг инээмсэглэж байгаад амьсгаад очих зүгээр санагдаад байх болоо. Би ч одоо 60 хүрч байна. Үйл болгонд л эзэн байх ёстой. Эзэн нь эхлүүлсэн байх албагүй. Эзэн нь дүүргэх нь байх албагүй. Ямагтайч тэр үйлдэгдэх тэр орон зайд мөр болох хугацаанд ямагтайч хариуцах нэгэн байх ёстой. Тэр нь магад өнөө цаг үед үрчий байлаа. Гэтэл дүүргэх нь өөр нэгэн байж болно. Ямагтайч тэр үйл гэдэг үргэлжлэх ёстой. Тэр үйлийг үргэлжлүүлэх тэр үйлийг дүүргэхийн тулд заавал өөртөө хөг агсаж зориг нэмсэн бол өрөөл нэгэн дүүнийг багада хоёр хүмүүнд арвинтай халдаахан л үйлдэж байгаа нэгний хамгийн гол өчиг байдаг да. Бид л нэг тэгжил санаж явдаг байлаа да. Хүсэл зориг нэгтгэхэд хамтаараа ам антхай болоод амар болоод хийнэ гэдэгтэй. Манай энэ аравтын тогтолцоо гэж одоо их гайхамшигтай юм байж тээ. Бид нар их баг мэдэх юм. Тэгээд жоохон ойлголтоор улам л одоо илүү сайн ойлгомоор санагдах юм. Таны үед ер нь аравт яаж ажиллаж байсан юм бэ? Хэлэх гээд л ивэд л байгаа санаатай. Багада хоёр хүмүүн гэхээр өөрийн хөтөлсөн хоёртоо нийлээд нэг гурав төвөрсөн тийм үү? Гурван гуравтыг зангилах, гурван өчхийг нь хавсарт дийлэх, хариуцж дийлэх нэг л наад аравтыг чинь ахалж барна шүүд. Хүмүүн ер нь заягдсан хоёр гараартаа хөтлөөд явлаа чирлээ гэхэд ихтэй хоёр өрсийг л хамтлан хөгөөрөнч тэр, жишгээрэнч тэр, үйлдэлээрэнч тэр өөрийнхөө зорж байгаа үйлэнд эзэн болгох анд гэж чиний хэлж байгаагаар тийм нэгэн болгож хувиргаж барна. Тэгэхээр л нэг гуравт байгаад байгаа биз дээ. Тэгээд гурван гуравтыг нь харин гурван гуравтын зорж байгаа өчхийг нийлүүлж багцалж гурван гуравтын харсан өчхийг дүүргэж дийлэх ядахна хаанан дутаж аль үед нь аль гуравтыг нь урдаан барьж аль үед нь алийг нь огшлыг нь дарж аль үед нь алиар нь алийг нь туурж явуулах гээд элдв өчхийг нь зангидж бархан л өнөө аравт буюу өвгөд бидний хар нэг
Үүлийн орон зайд эзэн болох эхний бүтцэн юм да. 3 үрсийг 3 өчхийг зангидж барсан хүмүүн 2 бол игэл хүмүүн болгон чадна гэд хэлээд байна тийм үү. 2 гартаа хөдлөөдөл гүгээд байна шүү дээ. Өөрийнх нь тууллаа. Өөрийнхөө зорж байгаа туулаа үзүүлээд л гүгээд байдаг. Гэтэл 3 болоод ирэхээр өөрийн мөрөөр биш өөрийн оюунаар цэгцэрсэн бодлоор агсан ирээр бэлхсэн хөгөөрл дүүргэх болоод ирдэг. Тэгэхээр л нэг 10 дотроо л за 10 бол биш юм а гэхэд боддоор махан хүмүүн биш юм а гэхэд 3 өчгийг л зангилж бардаг хүмүүн байвал тэр жишгээр 30-ыг барна. 30-ыг барвал 300 дийлнэ гэдэл тэлэх бололтой дөг ёдор минь. Бид нар нэг 10 дуулаад сорилт хийгээд яваад л байгаа юм. Их удаа яваад байх шиг байгаа. Тэгээ бидний төөрөлдснийх л байх л та. Гэхдээ бас эхэлсэн юм байна. Тэгээд яриаггүй эхлээд явж байгаа болохоор бас ч гэж ахицтай зарим талаараа. Угаас л бүтээх гэж үйл байдгаа өөр минь. Бүтээх гэж л үйл байна. Түүнээс биш. Чадах гэж үлдэхгүй бол тийг чалчаад л суувал. Хоолоо наргаж уруулал хатна үсттэй өөр яах вэ? Хэлсэн бол хийдэг байх штэ гэдэл зүтгээд байгаа юм. Тэгээ тэр нь болоод байх шиг байгаамаа. Хараад байх та өрсүүдийн нийтээр нь харахад зайлвал. Ердөө л хараад байх ч үт. Хэлэхдээ үргэлж хэлхийн тулд нэг хугасч болтгоо сэтгэх хэрэг гарна тийм үү? Гэтэл сэтгэхдээ ердөө зорж байгаа үлийн хамгийн эхлээд хонжоо хишхийг нь л орой дээрээ залчхаа түүнийг нь зориг болгочхоод л дуурайд байдаг. Тэр үлийг дүүрэхэд тэр хилж байгаа үлийн үгнийхээ арыг манахад ямархуу хохирлыг төвчих юм. Залруулж болох хохирол юм уу? Заяанд нь зөнд нь даатгах хохирол юм уу? Ямархуу эрсдлийг төвчих юм? Хөв нэгнээрээ даах юм уу? Nii олноор нь хүлцэх юм уу гэдгийг эхлээ тооцчход энэ хүрээнд энэ хохирлыг чинь хуваалцах үрсүүд гараад ирвэл хонжоогч нь булаацалтах нь ариван угаасаа. Гэтэл хараад байхна хонжоон дээр нь өтгөн дээр шавсан батхан аятан цуглах хэрнээ хохирлын орон зайн дээр өртөсч үгүй болоод харагддаг. Дуулаж байна уу хүү? Дуулж байна. Болж байгаа үйл явдал болохоор яг би зөвшөөрөө сууж байна. Тэгдэгтэй гэж бодоо сууж байна. Зөвшөөрөхөөрөө тэгээ дуурдгүй юм уу? Өвгөд би дуугаан болчихвол тэгээд үр чи зөвшөөрч байна гэж сэтгэх үү? Бас тэгж магадгүй шүү. Үгүй дээ. Дуугаа хураана гэдэг чинь нэг талаар өрөөлийн бодлын мухрыг ухахын тулд нөгөө талаар бодлын царааг нь хэмжихийн тулд бас нэг талаар хаана бүдэрдхийг нь харахын тулд л юм да өрсөн. Зайлвал зарим хүмүүс мөн их арвин чалчдаг тийм үү? За жишг болгоод хөөрхи энэ үүлэнд өртөөлөгчийн үүлэнд зэрэгцээж яваад байгаа. Өвгөд бидний хідэн үгийг хажиглахгүй дуулдаг үрсүүдийн мэддэгээр нь сүлжээ гоцгороор жишг авна. Сүлжээ гоцгорын чалчиж байгаа нь бас л ажихад алдан энд хэрнэ өгүүлж байгаа нь өнөө тэнгэрт л явна шүү дээ. Энэ бол хонжооны дээдийг л харж байгаа хэрэг чадамж. Гэтэл үүнийг нь харин өнөө хөтлөх нэгэн нь наан чин хүрхийн тулд тэр зориг хүрхийн тулд ийм хохирол үүсгээд байна шүү. Ийм хохирлыг үүтэх гээд байна шүү гэд хохирол гэхээр зайлвал та өвгөд бидний хэмжээсээр бол хамгийн бага хохирол бол амьсгалах шүү дээ. Амьсгалж байж агаарыг хохироож байна тийм үү? Ундалж байж усаар шааныг хохироож байна. Гэтэл энэ байтугай хохирол тэр
Чиний хэлж байгаа Тэнгэрийн зорилгод хүрэхэд үүсэн шүү гэдгийг чичлээд ч болтугай хэлчих. Нэг дэрэгдээ байлгах ухаан зарах лаваас энэ сүлжээ гоцгор. Аяамата нэг үл хамсах нэг хураах сэдэлтэй үүлийн дүүргэх олныг дагуулах бодолтой болж гэж үнэлж эхэлнэ. Сонин нэр байх шүү. Сүлжээ гоцгор. Харвас л тийм байгаа биз. Сүлжээ гоцгор. Энэ тэр өөрийн Энэ ойрхон сууж байгаа нь болохоор ямар нэршилтэй байх вэ? аль нь? Энэ талд сууж байгаа ойрхон. Энэ октор дээл хэдэрсэн үү? Тэ? Энд одоогор хоч өгөөгүй. Үгээрээ үйлдэлээрээ цойлоод ирэхээр л харагдаад ирэхээр л Нэр нь тогтох юм байна. өвгөд бид хоч өгч байгаа царайтай харахад өрөөл нэг хэлбрээр нь галбраар нь гоочилж байгаа юм шиг мөртлөө. Үгнийх нь ард нь утга жихэх гээд хочлоод байдаг санаатай. Гэтэл зарим нь өөрсдийн үлдэж байгаагаараа өндөр цагаан гээд хэлэгдчихсэн л явна. Намайг багад манай нутгийн өгчүүл дэрэн бур гэдэг байсан. Өвгөд бид үр чамныг хоч өгөх гэсэн чинь эзэнтэй болчихсон. Үр чамтай игээд өстэй. Гэхдээ бидний өгсөн хочинд яг наалддаг нэг бур ёдров. Түүнийг өвгөд бид хөрзөн бор гэд хэлчихсэн. Харвас царайн тийм. Гэхдээ хөрзөн аятай хүүтнийг давуулдаг. Алдыг дулаацуулдаг. Химэн хансан аятай бор гэдэг утгаар хэлж байгаа болохоос хөлтөөр гიშгэгддэг малын баасыг хэлээгүй хөөе. Чи яах вэ угаасаа эндээ хар мөнгө гэгдснээс хойш дүүгээр ч л явъя да. Хоч гэж сонин шүү ер нь. Энэ харганы гол гээд энэ хойно харагдаж байгаа юм. Тэр их сонирхолтой энэ онгийн дагуу онг голын дагуу 400 гаруй километр одооныхаар бол одоо хойчноор бол 10 хэдэн өртөө юм. 20 өртөө болох юм. Тэгэхээр 10 гаруй өртөө. 10 гаруй өртөө газарт ганцхан энд байдیں۔ Энэ харгана. Тэгээд энэний бүр 3 хэсэг харганы төгөл байгаа юм. Тэгээд хойшлоод жоохон хойхон талд нь ойрхон саагалтын зайд нөгөө өвгдийн бүр өгөөдөө өвлийн шир ордон гээд өвлжээ намарчаа байсан түн байгаад байгаа юм. Өөр нэг. Тэгээ энүүхэн хойно тэрнтэй ойролцоо одоо бас ойрхон саагалтын газар нэг бууц байгаа. Тэнд нөгөө хадад туулыг гэдэг варгирийн янзын дамцагдаж гэж төрсөн байж. Энэ нутгийн орчныг ингэж хэлэхэд тэгээд хаяа нэг боддгийн эндээс нэгэн цаг үед их Монголын улсын үед дэлхийд дахныг мэдээг аваад буцаага шийдвэр эндээс гаргаж байсан юм байна да гэж бодохоор их бахархалтай. Тэрний өмнө өөх жоохон хараад хичээгээд учир мэдэх хүний үг сонсоод байхаар хүн гүрний 24 аймгийн зөнхлөөчд онгийн савд ирж дөрвөн улирлын тайлбар захилгаа хийдэг байсан гэд байж идэг. Хаахны юм бол гэж усууддаг энэ одоо онгийн сав гэхээр магадгүй онгийн дунд нь энэ л дээ. Хойшоо хангаар байгаа нэг 200 км, урагшаа 200 км байхгүй. Энэ яг нэг говь тал хаяр, нүдэн говьтай тал хаяр хосолсон нугын бэлчээртэй ийм нутаг болоод байдаг юм л да энэ хавь. Тэгээ 5 хөшөө мал маань яг тэгш байдаг. Айл тавлан гэж байж болдог. Ийм нутаг байгаа юм аа. Хошин сайхан сая нэр устай юм ярилэг сайхан юм шүү. Юмны хачир шиг сайхан гэдэг. Наад үр чиний орон хангаага магтаж байгаагийн чинь суурн энэ гошин хэлэх гээд байгаа үг минь байлаа. Хоч гэж сонин шүү гэдэг нь хоч өргөж дийлвэл алдар болж дуусна.
30-ыг дааж чадахгүй, эзэн болж чадахгүй бол жичээ болоод л өнгөрнө. Гэтэл энэ чиний хэлж байгаа энэ орон хангаа өнөө тэнд мэндэлсэн хувилгаанч гинөө. Энэ уулган ердөө өөрийнхөө тоссон орон хангаан хим үнд суулганы шим урсах булганы энэ судас болноос татснараа л ирэхгүй эзэн заяандаа хөтлөгдөх тийм л үчхийг хөглөдөг. Яагаад гэвэл бусад орон зайтай, бусад орон хангаатай харьцуулах бүхий боломж нь байгаа болохоор харьцуул дийлснээр тэр орон зайд туулаж амьдарч барснараа тэр орон хангаан хэмэнд автаж нэвчснээр хүмүүн өөрийн зорилгын хөгтөө ирлэх хэр тооцох бодолдоо цэгцрэх шид сүвгжлэх аргадан дүүргэх үйлдэл нэмэх боломжтой байдаг. Үр чи орон хангаагаа хэлснээрээ ингээд л олон газраар шогшоол байлгүй дээ. Яагаад үүнийг хэлээд байна гэхээр энэ орон хангаад нь чамд бүгд байгаа учраас. Үр чиний амьсгалах, уушиглах, ундаалах, цангаагаа тайлах, алхах, хөлбөрөх бүх хэрэгцээ хэдрэх боломжит бүх хэм энд байгаа болохоор үр чи цадаж үүндээ эзэн байх ёстойг ухтгаа. Тэр хөг төрүүлдэгэ гэд хэлээд байгаа юм. Үр чи анзаарвал илсэн говь туучвал тэнд ихний гол хэрэгцээ нь өрдөөл цангаагаа тайлах мэт болно. Энэ тэр цагаан товг гэдэг манай гэрийн цаана харагдаж байгаа. Их учиртай болоод байдгийн төвчд энэ ингээд тахилгатай байвал ямар бол гэж боддог байхгүй. Ерөн зүгээр одоо бол байсан юм уу юм. Одоо дээр нөгөө сүүлийн нэг төмөр зоогоод орхисон юм байдгийг. Их бараатай юм байгаа юм. Хүнтгэл тахилга байвал яад юм бол дөө гэж бодож байдгийг. Иймээс л үр чамд хэлээд байна шүү дээ. Өвгөд бид хачир болоод үржил гол зөнклөн чэлчнаа гэд. Яха өвгөд бид бол өргөж тахих газраа нэг бол заавал манах ёстой учраас тахдаг байл. Усны судлын голч дээр гэх үү. Эсвэл угсаа гарвал хоорондын зааг дээр гэх үү. Аль ч өчгөр нь байсан. Тахиж байгаа нэртэй өргөж байгаа нэртэй өрөөлийн хитийцэн шунлыг л төрүүлж болдоггүй юм а. Тахиж өргөж байх тусмаа аль болох л энгийн хүндэлж хураалах тусмаа аль болох л өөрөөр нь оршуулж байвал өөрөөр нь оршуулна гэдэг нь үр чиний өнөө эсэргүүцэд байгаа хэвлийг онгоцохын эсрэг гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр наад толгоогоо тахин уу яана уу ядахна гараад л дээр нь суухад дөрвөн зүгт хараач нь тэлэж барж байна уу? Тахиж байгаа нэртэй хариуцлагыг л өөр дээрээ наашууд. Тийм болж байгаа юм аа. Харин тахиж байгаа нэртэй харааны газраа хариуцгал үүрэгт үнэн шүүд.
Тийм болохоор л тахилгат хайрхнууд гэдэг дандаа л аль болох ялсын харааг л хараацж бардаг. Хариуцах оронд байгаа тэлж барах л тийм л газрууд та өрнө. Юу гэв? Энэ нэг би ар дээр нэг ажил төлөвсөн. Тэгээ нэг цаг хардгийн заримдаа. Тэгж байгаа юм. 12 бид нар ч нөгөө бас амханда юм хийгээд байгаа болохоор энэ гадаад дотоод янз янзын уусуудын нөгөө цаг тохирдیں۔ Тэгээ өнөөдөр энэ Солонгос хуучин нөгөө ямар юм бэлээ гуйлын уусын нэг хүнтэй ярих ёстой юм. Магадгүй юм байна. Нэг хэдэн хормын дараа. Тэгэл Бид ч бас цагтаа л уралддаг л байлаа шүү дээ. Цагийг ер нь яс барьж байсан уу? Цагийг юу гэв? Яг барьдаг байсан уу? Яг яс гэхээр би одоо Яс гэхээр хүмүүнийг хөдөөлүүлэх гэж байгаа маятаанд Гоо уг. харин тэгээ хэлээ сурцсан байгаа энэ ч буруу байх юм л. За яг барих уу цагийг? Яг л барин шүү дээ. Тийм үү. Яагаад гэхээр цаг барина гэдэг чинь тэр үүлэн зорихын тулд л тэр үүлийнхаа зорилгыг дүүрэхийн тулд л тооцож байж л тогтоосон хугацаа биш юм уу? Харин тийм. Гэтэл чинь Одооны ядаж байхад наа цаг гэдэг хугацаа гэдэг зүйл чинь хамгийн та нарт эргэж нөхөхдөггүй хамгийн гол алдвал хамгийн үнэтэй хамгийн залруулж болохгүй хохирол ашиглаж чадвал хамгийн үнэтэй нөөц чинь үсттэй. би мэдээ амхантай хичээдгийн хувьдаа тэгээд заримдаа нэлээ усуудууд ингээд ойлгохгүй цаг үл тоосон юм гаргаад. Одооны усууд тийм их замбрааг болчиход байгаа юм. Тэгээ яг ойр орчныхан бол цэгцлээл ярилц ойлголцоод яваад л байгаа л та. Тэгээд цэгцрэн гэд нэг бол өөрийн хохирлоор, нэг бол өрөөлийн далаалгаснаар, нэг бол өчиггүй цаазалснаар л үүсдэг зүйл шүү дээ. Хэлбэр шүү дээ. Энэ одооны усуудад цааз чинь ерөөсөө ойлгохдохгүй л дээ. Ойлгогдсон шүү дээ. Ойлгохдох уу? Ойлгогдолгүй яах вэ? Гүн ганц нэг сурам Өөрийн төвшөр тууллаар нь цэгцлэх гэхээр үр чамд түүнийг нь төвчих, хүлцэх төвчээр байна уу гэдэг нь л гол зүйл нэ. Өрөөлийн далаалгаснаар гэхээр тэр хүмүүнд нь хэн үнэтэй байна, хэн цэнтэй байна, үгүй ятгахна хэн хэрэгтэй байна. Түүний үгээр л хөшөөрөгдөх нь байна шүү дээ. Тэр хөшөөргийг хийх бодлын цэгцэнд байгаалвал тэр үрийг цэгцэлж барна шүү дээ. Өчиггүй цаазлна гэвэл амархан шүү дээ. Энэ замбад мөн амархан. Цаазлах бол яах вэ? Заавал мөрөн дээрхийг нь тасдах албагүй. Ердөө өөрт нь үнэтэй байгаа гэх өөрийнх нь дурлаад байгаа болгоныг л хориглочиход л болно шүү дээ. Өөрийнх нь хамгийн сэтгэл дойр нэг нь муухнаар бол хориглож боддоор бол барьцаална л гэсэн үг шүү дээ ядар минь. Муухан л арга та. Гэхдээ яах вэ? Ядар гэдэг чи юу гэсэн үг? Хатсан хувхаа модыг л гэж ядар шүү. Тэгээд тийм ядар гэж. Хатсан модыг гэдэг юм шүү дээ. Ядар. Өвгөд бид бол ядар гэд байгаа нь ердөө. Та нарыг өдөж байгаа царайтай. Яварч байгаа царайтай. Хатсан мод шигч байхгүй дээ гэж үзэнтэй. Ингээд тусах аваас ядарч нь ядад агсвал яхэр болно. Явруулах хэрээр оролдоход өт хүртэл аруулцдаг шиг өвгөд бид үгээр түншгэд өөдөөс ингээд ямар нууцаа хилцээ шивнэлдэд байгаа ядар бай.
Хаана? Тэнд дүү. Эдгээр шоу харж явах шиг байна уу? Одоо шоу ирж очиад байгаа юм. Одоо ирж байгаа. Тэгэл. Юу дараагийн явдал судлаар уулзаад сая ярьж хөндөжсэн юмнуудаа ядар биш шүү гэдгээр нэг мэдээлэл хийж дахин чи нэг уулзахаар юм байна. Өөр чи өвгөд бидний хоч чалчих гээд л үр чи таслаад л товгоо магтаад л тэрийг магтаад л байна тийм үү? Аа. Яагаад хоч хэлээд байна гэвэл хоч өргөж барвал алдар болно гэд байна тийм үү? Энэ хүндийн хэдхэн харганд нь эзэн болоод өөртөө наачсан. Харганы голын хар мөнгөө юм бол хагалбарын хуулийн хар мөнгөө байж яагаад болохгүй гэж. Зөөр юу гэлээд. Гол юм сайхан ярилцлаа. Энэ удаа зарим нэг би өөрөө санахааргүй зүйлийг танаас сонсож амжилаа их сайхан байна. Үйл дүүрэгчгээд нүүр бардам өчөг мэдвэл нэг уулзнаа. Өвгөд биднийг нэг амлаж байгаа эдтэй. Өөрийн дүүргэсэн үйл дээрээ далайлах айттай дугарлаа да ядарчд.